За guys. Тэгэхээр за арай ч үгүй нэг паркинг оллоо. Тэгээ би одоо миний парксан газар баг 2 милийн зайтай заяа. Миний очих шаа газараас. Тэгэхээр чи 2 милийн зайтай юу вэ? Баг 5 км юм уу? Тэр хавцад. Тэгээ ямтаач тэгээд паркинг бол амжилттай хийж чадлаа. Тэгээд одоо яг цаг ямтай 6 болж байна. 9:30 гэхээр 3 цагийн бол зай байна. Миний очих шаа газар руу баг цаг алхах юм байлээ. Цаг алхаашаас иччих. За guys тэгэхээр ямтаач 0 ороод одоо нөгөө 70 хэрэгүүрөө явж байна. Миний үзэх газар нь бол 70 хэрэг байхгүй юу. Тэгээд эсвэл замд нэг аймаг дэвчгүй газар хүрээд ирчлээ. Google Maps-ийг зааж өгсөн газар ингээд энэ тийм сургуулийн нэг vibe эдэн штэ. Нэг тийм харин улаан байш. Тэгээ нэг гоё газар ирчлээ. Энэ кинонд дэр гардаг шиг. Европ түрээд ирсэн юм шиг санагдаад тах юм. Тэгээ юм би үүний цэцлэг төрөлөнд орчлоо гэж бодсочаар өөр газар байна. Одоо нэг дахиад нэг 30 минут алхаад одоо хүрэх хаа. Ой. Хөл өвчлөө. Одоо цэцэг чинь гэсэн юм. Хүрээд төрч. Энэ хардаа. Хүмүүс нь ингээд эхлэнээс эхлээд суусан байдаг шээсээ. Тэр цаана гүүр харагч чинь. Энэ гэхдээ амар үүлгэх байна да. Яаж энэ солиуд нь харагдсан бол. Ни сэлчээ. Сэлээ гарчи. Ой, ямар үгүй. Криси дээрээ бараа ингээд ирчлээ л дээ. Энэ талбайлт юм байлаа Криси. Гарав зүгээр сандал тавиад суусан. Зарим майхтай шившээсэй. Энд гайгүй хүмүүс бол нэг амар харагдахгүй л байна шүү дээ. Нийсэн дээр соёдоо өстэй. Бас энэчнээс яг камера гаргаал бичих юм байна да. Гүүрваа. Тэр тэгээд дээдл нь үүлэрхийгүй шүү. Тэгэхээр яах юм бол гаруу зүг майхантайгаа зарим зүгээр нэлээвч өвччихдэг шасуу. Энэ минь юу вэ өстэй. Энэ ингээд ийшээгээ бас хүмүүс ингээд ийсэн дээр ч хамаагүй гайгүй л байна л да. Тэр цаана. За зинчэнэ. Тухлаа да. За guys тэгэхээр одоо 8:40 болж байна. Тэгээ ямар тач аим үйдэн байна. Ялангуяа би нөгөө бэйлиг болохоор гар бүр аим даарч байна. Тэгээ одоо тэгээ ямар тач ирсэнч өглөөж хаал солиодоо үзэндээ. Дээрс нь энэ сүлжээ өрөөс орохгүй байна. Тэгэхээр ерөөсө дата мата ерөөсө орч чадахгүй байна. Би өмнөөс компьютер авчираад хэдий юм хийчих шатсан чинь яалч датаг болохоор тэгээд яжих нөгөө гар бүр даарад тэгээд юм бичиж чадахгүй. Карван дээр игээл өөр юм хийх юм угсаа олдохгүй байсан. Тэгээд тэнгэр хараад хөвлээ. Хээр ээж энэ энэгээр зүүнд хосоод энэ урд нэг цаан юм. Сагвас. За тэгээд хүлээж аваад сүлүүдээ үзье да.
pas fou, il aime c'est tout, il la voit partout, il attend debout, debout, une rose à la main, non, non plus rien ne le retient. Dans sa love story, dans sa love story, dans sa love story, sa love story. Je t'attendrai sur le port et si tu m'ignores, je t'offrirai mon dernier souffle de vie dans ma love story, dans ma love story, dans ma love story, ma love story. За guys, ямар тач сүлүүдээ үзээд дуусгаад машинтай ямар тач ороод ирлээ. Цаг алгасны эцэст машин дээрээ ирлээ ёо. Төгж аим ёо. Яж тас маар хүйтэй юм аа. За тэгээд ямар тач сүлүүдний үд гэвэл яг гой миний яг сансанд хүрсэн бол байсангүй. Бөө чинь бүр аимэр гэл цацраал. Тэгэх юм бол тийшээс нэг аимэр байсангүй. Тэгээд юмтэй үгүй миний л төсөөлсөн миний яг төсөөлсөн шиг бол байсангүй. Гэхдээ юм болгон яг ямар төсөөлөл шиг байх биш тэгээд. Ямар ч яг гоё өлөө гоё байлаа. 2 цаг үлээсний эцэст. Тэгээд одоо ямар ч тааш тэгээ өдлөөд гэлгүй жамрит айгүй. За hello guys. Өнөөдөр хэдүүлээ дахиад тоглолт үзэхээр ирсэн байна. Гэхдээ энэ удаа өнөөдрийн тоглолт маш чухал тоглолт. Яг л өнөөдөр Португал, Испани хоёр тоглох болно. Тэгээ миний хувьд мэдээж Португал Португалаа ямар ч юмнуудад дэмжнэ. Яа амар тоглолт болох байхаа. Манай ерөнхийдөө бол хэрүү Португал хэрүү энэ тоглолтын дээр яач ер нь бол финал хүртэл гайгүй ячих байх гэж би бодож байна. Энэ л одоо хамгийн хэцүү даваа Португалийн хувьд. Энэ давааг л давчвал ер нь авраг авахд асуудал үйл гэж би бодож байгаа. Одоо цаг 11:30 болж байна. Тоглол 12-оос тавж байгаа шүү. Ер нь гэхдээ хүн багтаал байна л да. Ялч нэгт өдөр болохоор. Хүмүүс бүгд ажил дээр л байгаа л. Гай хамаагүй гайгүй байна. Түгжрээ дээр бол. Португал маань ялчаас өө. Өмнөх хамгийн сүүлд Португал, Испани хоёрын учирсан учраас чинь Европын авраг дээр учирсан шүү дээ. Финал дээр учирсан санагдаж байна. Тэгээд торуулын тэнцээд нэмэлт цаг гараад бас тэнцээд торуулын зөвлөлтөөр Португал яжсэн байхгүй юу. Гэхдээ хамгийн гол юм нь тэр үед Испани яг нөгөө багийн бүрэлдэхүүн яг бүр яг хамгийн хүчрэлттэй биш байсан. Зарим яг гол тоглогч нар нь болохоор бүгдээ зарим нь ерөөсөө тоглоогүй. Тэгэхээр ерөнхийдөө жоохон сул байсан гэсэн үг. Испани баг сайн тоглогч нар нь байхгүй. Гэхдээ яг хуу тоглоход бол тоглосон. Зарим жишээлбэл Ямал, Нико дээр бол тоглосон. Гэхдээ яг бүрэн бүрэлдэхүүнээр бол тоглоогүй. Тэгээд ямар ч Португалаа үзнэ. Гайгүй ялчих. Би их үнэхээр мэдэхгүй байна. 50-50-тэй л. Яаж ч магадгүй. And that is my concern a little bit. I think the US can handle that pressure. They've handled it up to this point perfectly well.
Ерөнхийдөө харахад нүүнөө Ямалыг яг авцсан байна. Ой, Португал авцсан. Шоо шалаа. Oh yes! Yes! Oh, гарцаа. Хоёр шат хаалтах амар. Португал. Гаараас гисэн байна. Нүнөө арсдаг байхгүй юу та? Нүнөө яаж ч жаал авдаг байхгүй юу? Ямаа тийм үү? Португал. Яаж ч өмнөх Еврогийн авдагаас нүнөө Ямаатыг авсан байхгүй юу? Тэгээ нүнөө хангалттай авсан. Энэ жижигсэн авдаг юм хаагүй. Ямаат бол багхгүй байна уу нүнөө? Holy shit! За guys, ямтайч тоглолтоо үзэж дууслаа. Тэгээд 1-0-оор Спани аллаа. It is what it is. Сая тэр ихтэй бүр ингээд хүн бүр ингээд хов хоосон зайтай байхад юу хийгээд мэдгүй. Үнгээр мэдгүй. Рональдо минь. Тэгэхээр авч чадсангүй тууслаа да. За. Тэгээ бичлэг дуусна гэсэн баг баялаа. Лайк сабад аваад өгөөрэй. See ya.